сэргэн мандалтын дуудлага гэж би улс төрийнхаа ихтгэлийг нэрлсэн. Энэ монголчуудынхаа сэргэн мандалтын дуудлагыг хүлээн авч одоо хүрэлцэн ирж Тэнгэрийн иргэн сэргэн мандалт намыг үүсгэн байгуулах анх дугаар хуралдаад хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлал талархснаа илэрхийлье. Та бүхэн үүсгэн гэгэн байхгүй гэсэн юм байна. За бидний 2016 оноос бараг 17 оноос энэ үйл ажиллагаа эхэлсэн гэхэд бараг болно. 2017 онд бас хэсэг нөхдийн хамт нийлээд их цааз их хэрэгэлт хөдөлгөөн гэж байгуулад ер нь монголчуудын дараагийн шинэ гарц юу вэ гэдэг талаас ярилцаж ирсэн. Тэгээд их цааз гэсэн үндсэн хуулийн төсөл боловсруулсан. Одоо манай их цааз их хэрэгэлт хөдөлгөөнд явж исэн хүмүүс одоо жишээ нь манай Натганбаатар ахмад гэдэг ингээд зөндөө олон төлөөлөл харагдаж байгаа. Бид нар тэр үед бол үндсэн хуулийн төсөл боловсруулаад 30 мянган хүний гарын үсэг цуглуулад төр засгийн их хурлын дарга ерөнхийлөгч ерөнхий сайд их хурлын гишүүдэд бас өргөн мэдүүлсэн. Харамсалтай нь бол одоо бидний их цаазын төслийг тухайн үед бол ямар ч одоо байдлаар авч хэлцэж гэх юм уу сан солилцох уулзалтуудыг огт хийгээгүй. Их цааз хуулийн төсөл маань мөнх тэнгэртэн монголчууд гэсэн тийм үгээр эхэлж ирсэн юм аа. Тэгээд хүмүүс тухайн үед ингээд ойлгуулахад бөөндөр юм уу та нар юу юм? Яагаад та нарын үндсэн хуулийн төсөл хийж байгаа? Та нарын үндсэн хуулийн төсөл гэж ямар юм байдгийг гэдэг утгаар их хүчтэй хүлээж авч байсан. Огт ойлгох байсан. Тэнгэр үзлийн тухай ярихад огт ойлгох байсан. Хүлээж авахд маш хэцүү байсан. Тэгээд тэндээс бодсон юм маш олон хүнтэй нэлээд залуучуудтайгаа нэлээд бас ахмадууд ингээд явж байсан хүмүүстэй ер нь эхлээд үзэл санаагаа ойлгохгүй бол үзэл санааныхаа тухай ярихгүй бол энэ үйл хэрэг урагшлахгүй юм байна гэдэг. 2019 онд одоо хэсэг нөхдийн хамт, хэсэг хүмүүсийн хамт бас Монголын тэнгэр үзэлтийн нэгдсэн холбоо гэсэн тийм төрийн бас байгууллага байгуулад энэ галууд, бүлүүд, эрдэмтэд судлаачд гэдэг одоо бүх уулзаж учирч болох бүх шатны хүмүүстэй энэ тэнгэр үзлийг түгээн дэлгэрүүлэх энэ тэнгэр үзэл гэдэг бол тийм шашин мөргөлөөс арай тусдаа зүйл төр төсний онол байх ёстой гэсэн тийм утга санааг илэрхийлсэн. Тийм ажил эрдэмчлэгийн орлого одоо энэ жил 7 дахь удаага хийсэн жил болгон л нэгээс 2 удаа эрдэмчлэгийн орлого хийдэг. Тийм ажлыг хийж үзсэн. Одоо бол бас ч их хүмүүс тэнгэр үзэл гэдэгтэр шууд бас бөө гэж хүлээж авахгүйгээр бас энэ бол монголчуудын төр төсний онол үзэл баримтлал юм байна гэдэг тал руу бас нэлээд анзаарч харж ойлгож мэдэрдэг болсон байна. За тэгээд нодлонгийн 1 сарын 8-наас Тэнгэрийн сургууль гэдэг одоо баахан багш нартайгаа хамт одоо манай их хоёр багшийн сууж байна. Маш олон одоо амьд орон нутгаас бас манай сургуулийн төлөөллүүд хүрэлцэн ирсэн байна. Энэ олон хүмүүстэйгээ сайхан энэ тэнгэр эзлийн өв эрдэм ухааныг түмэн олондоо түгээн дэлгэрүүлээд сая манай төвшин жаргал багш одоо хас гэсүүлээд нөгөө төмөн их мэс ертөнцийн саран дуунаас эхлэх юм байна гэл дуу хоор бүжиг наадам одоо соёл зан заншил одоо тэгэл үлгэр домог уртын доо туйл гэдэг ингээд бүх төрлөөр нь энэ насанд хүрэгчдийг боловсруулах дахин боловсруулах сургалтын тэм тогтолцоо бүтээх ёстой гэсэн тийм байдлаар ингээд ажиллаж ирсэн гэдэг. Юм бол алхмаад ингээд явж байгаа гэсэн тийм санаа. Та бүхэн энд ирсэн хүмүүсийг бараг 80-90% нь бас бид нар ойролцоо энд явхад уулзаж учирдаг бүгдөө өндөр дээд өвгд эдсийнхаа ураа дуудлага үг яриа хэлэг ойлгох хүмүүс учраас бас нэг үйл яриа гэж бодож байна. Өвгдтэй ч юм уу ингээд уулзахаар одоо та нар бодлохгүй болохгүй нэ гэсэн тийм шаардлагуудыг тавьж байгаа. Тийм шаардлагууд та бүхэнд бүгдөөнд нь ирж байгаа болов гэж бодож байна. Хордлохгүй болохгүй энэ улс орчин болохоо байлаа. Ямар нэгэн эвлэл нэгдэл улс төрийн үйл ажиллагаа явуулж эхлэхгүй болохгүй нэ. Дандаа ингээд зам үйлээр ч гэх юм иймэрхүү байдлаар яваад төдийлөн хол явахгүй. Энэ улс орчин болохоо байлаа. Ямар нэгэн тийм арга зам байдаг юм бол та нар маш хурдтай эвлэлтэн нэгдээд энэ улс орноо авч үлдэх талаас нь за авч үлдчихээ дараагийн алхам нь сэргээ мандуулах хөдөр нь босох талаас нь ажил авах хэмжээ хийхгүй болохгүй нэ гэсэн шаардлагууд маш ихээр ирж байгаа. Тийм дуу хоолойнууд, шахалтууд маш олноор нь ирж байгаа гэдгийг бол та бүхэн өдрөө мэдж байгаа. Тэгээ тэрүүнийг мэдээд бас тодорхой төвчний хүрээний хүмүүстэйгээ илүү их ойлголцож за одоо дараагийн алхам хүмүүс хүлээж авахгүй өнөөдөр бол бас цаг зав нь үе хэцүү байна. Бас юу байна? Нөгөө улс төрийн намуудын нэр хүнд муудсан байна. Улс төрийн нам гэхтэр хүмүүс нэг тийм ажил албан тушаал мөнгө төгөр гэддэг гэдэг ойлголт бий болсон байна. Энэ ийм цаг хүнд үед бас л одоо нөгөө улс төрийн намын дахиад яриад энэ өвгдийн ухаан, энэ эрдэм ухаан дээр суулсан улс төрийн нам байгууллагын өөрөө бас маш хүнд асуудал, маш олон их шүүмжлэлтэй тулгуурлах, маш их хардлагатай тулгуурлах, маш их одоо өвдөдөө магадгүй үзий ардалттай тулгуурч магадгүй. Гэхдээ энээс өөр арга зам, энээс өөр галт гаргалыг бид нар ойрын хугацаанд олж харж чадахгүй байна гэсэн тийм санаа. Тэгээд монголчуудын одоо өвдө алтан дээр үнийн аялал болон туйлс за Монголын ус товчоо гэдэг судруудыг судлаад сонирхоод ингээд харж байхад монголчууд бол ирээдүйнхаа төр тусыг мянган жилээр төлөвлөж
алсын хараага мянган жилээр төлөвлөж харж за тэр үед нэг уналт болох юм байна. Тэр үед нэг хүмүүс мунхрах юм байна. Тэр үед нь хөл толгойг алдах юм байна. Тэр үед нь одоо үүдээ өөр шашин соёл дэлгэрэх юм байна. Тэгжиж авдагдах юм байна гэж мянган жилийн өмнөх түүхээ тодолцоод дараагийн мянган жилийнхаа түүхийг одоо авч үлдэх магад тисэж гарах тэр одоо тооцоо судалгаагаа хийгээд тэгээд явж исэн байдал анзаарч байна. Алсын хараа байхгүй ус үедээ бид нар одоо үүдээ мөхөж буур сулдаж дороодсон байна. Алсын хараагаа авч ингэж үзэл санаа дээр үндсэн үзэл санаа энэ ихтгэл үнэмшил энэ тэнгэр үзэл дээр ирсэн үе болгон дээр сэрэг мандсан тэмэл түүхүүд харагдаж байна. Ингээд харахад зүгээр их хөнөг гөрөн за хөнөөгийн булчнаас олдсон шагаа за их Монгол улс богдхаанд Монгол улс гэдэг юм уу үе үеийн түүхийг харахад бол хэдхэн зүйлүүдээр хэдэн тэмдэглэлүүд за соёл бэлэгдлүүд за тэгээд нэг одоо нар сар гад горуу гэдэг ингээд иймэрхүү цагаан шохор гэдэг иймэрхүү зүйлүүдээр ер нь 2000 жилийн төр засны түүхийг харахад нэг ийм 10-аатхан бэлэгдэл дотор тэгвэл энэ бэлэгдэл болгон сэргэн мандалтын үедээ буцааж авч ашиглаж явж байсан тийм зүйлүүд байгаа юм байна. Тэгээ магадгүй нэг талдаа бол өнөөдрийн цагийн нөхцөл байдал нэг талдаа хөнгөө боловч нөгөө талдаа бас боломж юм байна. Магадгүй тахим сууж байгаа та бид нар хамтдаа нийлээд бид бүгдөө нийлээд энэ Монгол улсыг дараагийн том түвшинд нь гаргах тийм үүрэгтэй, тийм хувьтай магадгүй тэр ажлыг хийж чадах үүрэгтэнгүүд юм биш байгаа да. Тэр нэр төрийг одоо магадгүй маш том уул мөрийг дараагийн мянган жил дурсагдах тэр алдар гавьяаг байгуулах тэр эзэн ч энд сууж байгаа байх гэж бодож байна. Магадгүй тэр бас нөгөө талдаа бидний боломж гэж бодож байгаа зүйл шүү. Ийм юм харагдаж байна. Тэр нөгөө Гомлев гэдэг эрдэмтэн байдаг да. Бас сүүлийн бас маш олон дэлхийд дээр Монгол судлаач эрдэмтдийн нэг санал нэгтэй байгаа нэг зүйл бол ийм монголчуудын цикл нэг 800 орчим жилийн 340-оос 820 орчим жилийн үйлчлэлтэй унаж боссон байна. Гэвч тэр үйлчлэлийн баг нугурлын цэгүүдийг хүртэл тооцож гаргаад байгаа юм. Хамгийн эхлээд ер нь их Монгол улс сэргэн мандаад уналтын цэг нь оргилдоо хүрээд унсан цэг нь 1260 онд тэр Дербетийн тулаан гэж хөлүүгээ одоо нэг их хаадын хоёр үр удам хоорондоо 600 мянган цэрэгтэй байлдаж Дербет гэдэг газар байлдаж тэгж нэгээ устгаж тэгээд хүчин чадлаа судруулах. Тэрнээс хойш ерөнхийдөө уналт явсаар гад 1691 онд Долнуурын гэрээ гэдэг тэр өндөр гэгээн зам назар манжид дагаар орох тэр гэрээ хийснээр энэ өөрөө одоо бидний нэг зурааснаас доош өөр доод төвшинлөг онох боломж гарсан юм болоо. Энэ уналт маань явсаар гад 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн болж одоо их Монгол улс тусгаар тогтнолоо зарласан тэр цагаас эхлээд буцаад өсөлт маань одоо үедээ монголчуудын сэргэн мандалтын өсөлт маань эхэлсэн юм болоо гэж бодож байна. 90 оны ардчилсан хувьсгал за өнөөдрийн өнгөрсөн 30 жилийн одоо алдаа оноотой энэ сургамж болгоныг бид нар нэг талаасаа илүүх боломж нөгөө талаасаа бид нар ард түмнээр нийлээд асар том тийм сургууль сууж байгаа танин мэдхүүн ингэж дахиж болохгүй гэдгийг мэдэж ойлгох тийм асар том танин мэдхүүн сургалтанд сууж байгаа одоо нийтээрээ сэргэн мандах тэр зам руу эргэл буцалтгүй явж байгаа гэсэн тийм зүйлээр дүгнэж харж болж байна. За маш олон эрдэмтдийн судалгаанууд за энгийн бидний ингээд аман ярианд ч ингээд дурлаад ингээд тооцоод үзэхдээ за хэдүүлээ 2024 оны улсын хурлын сонгуул бол маш чухал ачаал бүгдэлтэй шүү. Энд хэрвээ түүхэн сонголт хийж чадахгүй бол энд хэрвээ ямар нэгэн байдлаар энэ одоо үгтэй монголчууд сэргэн мандлынхаа зам руу одоо ихтгэлтэй алхмыг хийж чадахгүй бол энээс цааш бол ямар ч найдваргүй болно шүү гэдэг баг тийм үү? Ямар ч найдваргүй болно гэж байгаа. Тэгэхээр тэр найдваргүй болохгүй бол өнөөдөр хэдүүлээ хүмүүс юу гэж ойлгохоос үл шалтгаалan бид хэдл эхлээд энүүнийхээ ойлгоод бид эвлэлэн нэгдээд явчих юм бол хоёр хүн нэгдүүл төмөр хүрээм гэдэг чинь бид хэдл ойлголцоод бид хэд хүч хүчээ нэгтгэж чадах юм бол одоо бас энэ 24 он гэхэд бас магадгүй тэр хонглын үзүүрт гэрэл харагдана гэж байгаа юм шиг магадгүй тэр сэргэн мандалтын анхны тулгуур суурь одоо нөгөө төвшөндөө одоо тэг шугамын төвшөндөө хүрэх боломж болцоо гарч магадгүй гэж бодож байна. Тэгээ бидний цаашаа явах хамгийн том одоо боломж гэдэг бол дахиад үндсэн хууль руу гарах гарна системийн шинтгэл гэсэн тийм юм яриад байгаа. Системийн шинтгэлийг магадгүй 24-өөс 28 оны хооронд нийт ард түмнээс соёнгийг өргөх ажилд бол бид нар зориулахгүй. Бүх цаг хугацаа, цаг зав одоо үгдэнтэй ажил үйлээ төрлөө чиглүүлэх болоо гэж бодож байна. Нийт ард түмний 30 орчим хувь юм уу 300 мянга 600 мянган хүн дор хаяж энэ үзэл санааг дэмждэг, ойлгодог, өвгдийнхөө энэ заасан замаар энэ алтан дээд дүний айлгой нуус тавчаа өнөдөр туулс байна уу энэ дээр заасан тэр төр төсний арга аргачлалыг бид нар таниад судлаад мэдээд
Энэ нь өөрөө төр төсний уламжлал болох ёстой гэсэн тийм ойлголт авсны дараагаас л тэр системийн шинтгэл гэдэг юм хийгдэх байх. Одоо системийн шинтгэл гэдэг юм хийж чадахгүй бид нар зүгээр нэг үг үсгийн хойноос хөөцөлдөөд бүрэн хэмжээний шинтгэл хийж чадахгүй зүгээр л үг үсгийн өөрчлөлт наан цаана болох төдийл юм болоод явах. Хэрвээ 28 он хүртэл энэ соёнгийн гэрлийн маш том давлгаа, маш том хөдөлгөөн өрнүүлж чадах юм бол 28-аас 32 оны хооронд хийгдэх тэр системийн шинтгэлэл монголчуудыг цаашдаа сэргэн мандлын гараан дээр эргэл буцалгүй гарах боломжийг нээж өгөх байх. Тэгэхээр бид нар бол өнөөдрийн энд байгаа бид нар улс төрчид гэхээс илүүтэйгээр одоо бид нар илүү их соёнгийн гэрэл тал руугаа л ажиллах хүмүүс болох байх. Магадгүй би одоо өөрийнхөө 50 наснаа гарсан байхад 32 60 гараад өвчин магадгүй өнөөдрийн ахмадуудын тэтгэврийн насанд хүрээд өвчин улс төр тийм айхтарнуудаа сүртэй явах тэр боломж хаагдчих байх гэж бодож байна. Магадгүй одоо энэ дараагийн залуу үеэд бид нэг замынхын чулуугийн цэвэрлээд тэгээд нэг явж өгөх нөгөө алсын хараа замын зарсаж гэрэлтүүлж өгчөөд ингээд явах юм бол бидний энэ хорвоо дэлхий дээр ирснээр энэ тэнгэрийн эрен сэргэн мандал намыг үүсгэсэн үүдгсэн тэр гавь одоо би болох болоо тэрний ач холбогдол тэр үед л тосгоолол гэж бодож байна л да. Тэгэхээр өнөөдрийн одоо бидрийг ч юм уу Улаанбаярыг ч юм уу нэг нам тэнгэр үзлийг ашиглаад боог ашиглаад улс төр төрөх гэж байгаа албан тушаал төрөх гэж байгаа их хурлын гишүүн болох гэж байгаа гэдэг яриа бол зөвөр энэ график зургаас харахад магадгүй таамаглаас харахад энэ бол бас л тийм одоо зүгээр яг хардал тех нь бол юм хүндтэй. Иймэрхүү дүр зураг харагдаж байна. За хэрвээ бид нар 28-аас 32 оны одоо тэр системийн өөрчлөлт шинтгэл гэдэг юм хийж чадах юм бол дараагийн 800 жилийн сэргэн мандалтын тэр гараа тэр үүдийг үүд хаалгыг нээж өгөө тэр одоо толгуур суурийг нь бэлтгэж өгөөд ингэж болох болоо. Зөвөр ингэж жишиглээд бодох тэр нэг Хабуул хааны үеийн хамаг Монгол улсын үеийн улс төрийн нөхцөл байдалтай яг өнөөдрийн нөхцөл байдал бараг л дүүж байгаа. Хабуул хааны дараагаас бас л дахиад өчнөн божигнон болж их Монгол улс Чингис хааны үед сэргэн мандажсэн гэдэг шиг тиймэрхүү нэг цаг хугацааг л бид нар зарцуулах болов гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд манай ард түмэн яасан бэ гэдгээр бүх шашны хаалгыг тагшиж үзсэн. Одоо дэлхийд дээр байдаг бүх шашны урсгалууд Монголд орж ирсэн байна. Орж ирээгүй шашны урсгал гэж баггүй. Дэлхийд дээр байгаа бүх улс төрийн үзэл баримтлуудаар бид нар явж үзсэн. 10-ны төвийн, 100-ны төвийн, либерал, коммунизм, социал демократизм одоо үгдэнтэй маш юу гэж л хэлж болох тэр бүх үзэл санаануудаар бид нар явж үзсэн. Тэр нь сайн болоо, энэ нь сайн болоо гэсэн дэлхийн бүх зөвлөхүүд, бүх төсөл хөтөлбөрүүд, за бүх одоо банк санхүүгийн байгууллагууд, Азийн хөгжлийн сан, дэлхийн банк гэдэг бүх төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг наашаа харсан гэсэн тэр бүх хүмүүстэй уулзч тэр хүмүүсийн бодол саналыг сонсож тэр хүмүүсийн дэвшүүлсэн санал онолыг хууль эрхцэн орчиндөө тусгаж за боловсролын систем гэхэд Кембриж, Харвард, Япон одоо үгдэнтэй Японы боловсрол, Хятадын боловсрол, Оросын боловсрол гэх ингээд бүх боловсролын системийг туршаад үзсэн. Одоо зүгээр л манай нийгэм харахад ингээд хүмүүсийн холио матан нэг холимог хург гэдэг шиг юм болсон. Шашнаараач, үзэл сурталаараач, боловсролоорооч ингээд яг бидний юм гэдэг юм энд одоо огт ялгархгүй болсон. Одоо энэ дундаас өөрийнхөө юмыг ялгаж авах одоо ард түмэн өөрөө бүх хаалгыг тогшоод үзсэн, бүх арга замыг оролдоод үзсэн. За бясалгал байна уу, мөргөл байна уу, залбирал байна уу, бөө байна уу, Христ байна уу, лам байна уу гэд бүгдөөрөнгөөр нь яваад үзсэн байх тань Багдад. Одоо хамгийн сүүл тунж үлдтэйгэн бидний үг дээдсэн юм л эцсээс үнэн байж магадгүй. Энэ замыг чигийг зааж магадгүй гэсэн тийм. Угаасаа хүмүүс хаалга тогшиж үзэхгүй болох дээр тэдний хаалга үлдчихлээ. Тэрний цаана хоёр юм байж магадгүй гэдээ хохоосод бодоод байдаг юм байл та хүмүүс. Тэгээ одоо бид нар хэдүүлээ бүх хаалгыг тогшоод үздэг учраас одоо гарцаа авахгүй энэс өөр арга зам байхгүй гэдгийг л ойлгож эхэлж байгаа болоо. Ойлгосон нөгөө сэрсэн, сэхэрсэн хүмүүсийн түүчээр бид нар. Одоо бидний одоо нөгөө ёс зүй, төлөвшөл, харилцаа, хандлага хүмүүст ярьж байгаа яриа одоо үгдээ энэ намынхаа тухай хүмүүст ойлгуулж байгаа ойлгоц гэдэг ингээд энэ цаашдаа бидний хэр зэрэг хол явах уу гэдгийг энэс шалтгаалах баг. Түүнээс мөнгнөөс шалтгаалахгүй, эрх мэдлээс шалтгаалахгүй, албан тушаалд шалтгаалахгүй, бидний царай туснаас шалтгаалахгүй, харин бидний энэ намд нэгдсэн энэ хүмүүсийн ёс зүй, төлөвшөл, харилцаа, хандлага, улс орно гэсэн чин сэтгэл хэр зэрэг байх уу гэдгийг л энэ цаашдаа энэ улс төрийн намын явах одоо үе таалах бид нар л нээн. Тэрс улс төрийн нам гэхтэр хүмүүс мөнгө бодоод байдаг. За нэг баахан мөнгөтэй бол лаг болох юм байна. Өнөөдөр нам хийж байгаа хүмүүс мөнгөтэй л байж таарагддаг юм. Эсвэл нэг баян хүнтэй байх хэрэгтэй ч гэх юм. Тийм юм огт байхгүй. Тэр бүх замаар нь бид нар яваад үзсэн. Тэгээ болдгүй юм байна гэдгийг мэдчихсэн. Одоо харин энэнд чин сэтгэл хэрэгтэй, ёс зүй хэрэгтэй, зөв төлөвшил хэрэгтэй, харилцаа хандлага хэрэгтэй болчиход байна.
Улаанбаатарын зам маань тэр байна. Улаанбаатарын зам дээр байгаа юм шиг бид нар бүгдөө төгжирсэн. Одоо зарчмын үнэт зүйлийн итгэл үнэмшлийн маш том шийдэл гаргалгаа хэрэгтэй болчиход байна. Тэгээ гаргалгаа гэхээр ер нь монголчуудын сэргэн мандалтыг үе үед хийжсэн гац гаргалгааг харах тэр монголчууд ер нь дэлхийд дээр жоохон нэр хүнд муутай байгаа. Муутай байдлаар эхэлдэг юм байна гэж бодсон. Дэлхийн одоо улс үндэстнгүүдийн бүх одоо түүхийн ном зохиолуудад талын зэрлэгүүд нүүдэлчд хүний мах иддэг одоо юу гэдэг нь морин дээр амардаг унтдаг мориныхоо цусыг уучаад тэгэл байлдаад явж идэг гэсэн нэг тийм жоохон сөрөгдөө дүр төрхтэй. Магадгүй өнөөдөр нэг одоо юу гэдэг нь бөөг тэнгэр үзэл гэдэгтэр нэг тийм хүнийг лоорддаг яадаг гэдэгчлээ нэг тийм сөрөгдөө дүр байгаа шиг энэ эффект бүх сэргэн мандалтын үед давтагдчихсан харагдаад байдаг шүү. Тэр нэг айдсаар нь дамжуулаад хүний оюун сэтгэлгээд хоногшоод үлдчихдэг юм байна. Оюун сэтгэлгээд хоногшсны дараа бол эхлээд магтагдчихж өндөөс доошоо унах уу их муу цэгээс их муу үзэгдэж муу тийм айдсаар нь байсны дараа тэр айдсаар нь даламдуулаад магадгүй дахиад өөдөн татаж босгож ирэхэд ч магадгүй амархан байдаг. Тийм тал бас зүгээр менежментийн онол талаас нь харахад бол тийм байдал анзаарч. Тэгээ энэ онолыг бүтнээр нь ярихдаа хэдэн өдөр ярих тийм боломжууд бидэрт байгаа. Одоо юу гэдэг гэрлээ өргөөнөөс тэнгэр бэхийн өргөөнөөс манай тэнгэрийн сургууль дээрээс за алтан дээр үнний айлгуу хүн ба бид номын баг хамт олон одоо туйлсынхан гэл ингээл одоо ерөөсөө маш олон хүмүүс маш олон өвгдийнхаа ном сургаал судалгачдыг одоо буулгацсан. Одоо энэ дээр ах юм бол баг энийг дүүрэхээр хэмжээний тийм их ном сургагч байна. Онлоо хэрвээ ярих юм бол бид нар хэдэн өдөр хэдэн шөнө ярьж өчнөө их юм ярих тайлбарлах ярих хэрэгтэй болчихроос өнөөдөр онол ярихгүй. Зүгээр салбарын илтгэлүүдийг бидэрт ямар шийдэл байна гэдэг талаас нь яриа гэж бодож байгаа. Нэг талдаа нөгөө талдаа ардчлал хүний эрх хэрэгчлөө гэж 90 оны хувьсгал за тэр одоо Христийн шашин орж ирэхдээ хайр гэдэг үгээр ч гэдэг юм уу буддийн шашин орж ирэхдээ инэрл нэгүсэх гэдэг нэг хитгэн түлхүүрүүгээр хүмүүсийн сэтгэл рүү нэвтэрсэн байна ингээд харах тэр хитгэн түлхүүрүүгээр 4-5 хаан тэрээс идэхгүй түлхүүрүүгээр нэвтрээд түлхүүрөөр хүний үгээрээ дамжуулаад хүний оюун санаа руу нэвтэрснийхэн дараа тэр түлхүүрүүгээ дэлгэрүүл тайлбарлаж иж оюун сэтгэлгээр өгдөг юм байна гэж. Тэгээ өнөөдөр илтгэлдээ бол би нэг 4-5 хаан түлхүүрүүгийг санал болгож байгаа юм. Хэдүүлээ цаашдаа ярихдаа энэ түлхүүр өгүүдээр төвлөрж яриул ирэх ойрхон байна. Бидний амьдрал ирэх ойрхон байдаг зүйлүүдийг эндээс гаргаж аваад тэгээд цаашаа ярихад болох юм байна да. Ухуулах сурталчилгаа гэдэг хүмүүсийг ярихад одоо намынхаа тухай, мөрөн хөтөлбөрийнхаа тухай ингээд ярихад энэ түлхүүр өгүүд л илүү хэрэгтэй байна гэсэн тийм бодлын үднээс энэ түлхүүр өгүүдийг сонгосон. Хамгийн нэгд түлхүүр өг бол одоо тархины тусгаар тогтнолтой холбоотой асуудал байна. Энэ нь бол тэнгэр үзэл юм байна. Энэ бол мөргөл биш, шашин шүтлэг биш. Энэ Чингис хааны тамган дээр бичээсийг харахад Монголын ус товчож эхэлж байгаа тэр урайг харахад бол энэ бол төр ёсны үзэл санаа юм байна. Төр ёсны философи онол номлол энэ цаана байгаа. Магадгүй тэр алтан дээр үнний аялгүй гэрэн нуус товчоон дээр туйлс дээр энийг ингээд бид нар системийн задлж ойлгож чадах юм бол бүгдөө байдаг гэдгийг бол одоо тэр бүх төлөөлийн зочдтой ярилцлага хийж тархины хакер гэдэг подкаст сувгаараа дамжуул та бүхэнд хүргэснийг мэдж байгаа тийм үү. Тэгэхээр бүх төвшөнд энэ онлоод байгаа. Тийм учраас энэ бүгдийг нийлээд тэнгэр үзэл гэж хэдүүлээ нэрлээд явах юм байна. Дараа нь монголчуудын уламжлалт соёлт гэх юм уу да. За монголчуудын уламжлалт соёл гэхээс өнөөдөр бид нар даяаршлын тухай асар их ярьж байсан. Одоо бол тэр дангааршил гэдэг зүйлийг ач холбогдолтой байдаг болчлоо. Брендинг гэдэг зүйл маш их ач холбогдолтой болчлоо. Брендинг гэдэг зүйлийг бий болгохын тулд бид нар бусдаас арай өөр байх хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу? Туг далбааны хувьд, өнгийн хувьд, сав баглаа боодлын хувьд одоо юу гэдэг нь ингээд эсгүүр ойдл ингээд бүх юмны хувьд гэсэн ямар ч юм дээр брендингийн үзэл санаа гэдэг юм хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэгж ялгарл гэдэг юм өнөөдөр дэлхийд дээр модонд орж байгаа. Урд нь бол ижилсэл гэдэг юм модонд орж байсан бол одоо ялгарл гэдэг зүйл модонд орж байгаа. Энэ ялгаах үзэл санаан дээр хятадууд бол тэр күнзийнхаа номлыг, японочууд тэр бүшид байгаа, орсууд тэр эх оронч үзлээ, Америкч тэр одоо эрхчлөөний тухай номлолоо, Америк мөрөөдөл гэдэг юм ярьж байгаа бол Европчууд бол одоо тэр нөгөө хүүсний тэгш эрхч гэдэг юм уу тэр гендер мендрийн асуудал ярьж байгаа бол бидэрт ярих юм юу вэ гэхээр тэнгэр үзэл л байгаа. Их хааны тамган дээр байна, Монголын ус тавчаан дээр байна. Хүн гүрний бүх хаадыг тэнгэрийн хүү гэж нэрлэжсэн байна. За тэгээд одоо юу гэнтэй өөрсдөө бид нар үгдээсээ тэнгэр гэж нэрлэж байгаа хахад бидний ялгарл монголчуудыг нэг үгээр илэрхийлэх гэвэл тэнгэрлэг арт юм л гэсэн тийм үү. Тэнгэрлэг арт. Өөр үгээр сольж чадахгүй нэг өөр ямар ч үг оруулах чадахгүй байгаа. Тэгэхээр бид нар энэ тэнгэрлэг гэдэг үгээ, тэнгэр үзэл гэдэг үгээ түгээх, дэлгэрүүлэх, хүн болгоны дотоод нь байгаа зүйлийг өөрт нь байгаа юмыг ойлгуулах тэр ажил руу бид нар орох хэрэгтэй болчиход байгаа. Хоёрдугаарт нь монголчуудын соёл уламжлалт байгаа байгалыг дээдлэх үзэл байна.
байгалаа дэдэх, байгалаа хүнчилж үзэх, амьтаа бүх юм сүнстэй, амьгүй бүх зүйл эзэнтэй гэдэг эзэдтэй харьтуулж өргөл, мөргөл, залбирал одоо юу гэдэг нэг жижигхэн чулуу авахтаа нэг жижигхэн цэцэг тасалж авахтаа хүртэл эзэдтэй харилцаж гоож авдаг тэр зүйлүүд байна. Эзэдтэй. Энд бол би мундаг дэлхийн эзэн хүн гэдэг тэр барууны онолоос бид нар өөр. Барууныхан бол хүн бол дэлхийн эзэн учраас чадлынхаа хэрэг шинж ямар чадлаар тэрнийхээ эзлээр байглаа намгатгаж өөрийнхөө эрхэнд оруулах хэрэгтэй гэсэн номлолтой тэр хүмүүс. Тэгвэл бид нар дэлхийн эзэн биш. Бид нар зүгээр л энэ дэлхий дээр байгаа хорхоо, шавж, өд торхоо, амьтан, өвс ургамал тэр ус чулуутай яг адилхан байгалийн нэг хэсэг л гэсэн үг. Энүүнийг одоо юу гэдэг те хүн төвд үзлийг эго үзэл гэж нэрлээд бид нар байгалийнхаа нэг хэсгийг одоо юу гэдэг те хэсэг гэж үзэх юм бол бид нар энэ эго биш байгалийн эрх гэдэг зүйлийг илүү их дээдлэх тэр үзэл санаа авчих. Дэлхийн нийт энүүнийг эрх хайгаад одоо юу гэдэг те ногоон хөгжлийн үзэл санаа, тогтвортой хөгжлийн үзэл санаа гэдэг янз бүрээр л нэрлэж байгаа. Тэгвэл энэ бүгдөө нэг монголчуудыг байгалийнхаа ойлгож исэн тэр ойлгоцын төвшин төвтөл одоо ойлгоогүй байгаа. Дараагийн тогтвортой хөгжлийн үзэл санаа ч юм уу ногоон хөгжлийн үзэл санаа дэлхийд дээр мод болох юм бол бид нар энүүнийг заадаг гол сурталчилгааны хуулагчд болно. Бидраас туршлага судлах гэж дэлхийд даяар наашаа ирэх болов гэж бодож байна. Жирийн малчны хотод очиж туршлага судлах болно. Бидний өвгөдтэй уулзаж туршлага судлах болно. Энэ байгалийн эрх гэдэг чинь юу юм бэ? Энийг бид нар хүн төрөлхтөнд ойлгуулж чадвал бидраас үлгэр жишээ авах гэж дэлхийн нийт цаашаа цуух баг. Цоошин итгэл үнэмшлийн цоошин үзэл санааны гарц гаргалгаа энэ болохлоо гэж бид бодож байна. Энэ угаасаа бидний монгол хүн болгоны цуснд байгаа. Нүүхтэй гацаа сугалж авчаад сүйд усаагаад бүгэлжөөд нүүдэг ард юм тийм үү? Голынхаа усыг одоо юу гэдэг те муу бохир шангаар хотгодоггүй ард юм. Өшөө юу гэдэг те байгаль дэлхийд өглөө болгон цайс үнийхээ дэжиг өргөдөг ард юм. Энэ байгалийн эрх гэдэг зүйлийг хамгийн сайн мэднэ. Тэд эзэдтэй. Тэд амьтаа, тэд сүнстэй гэдгийг мэднэ. Энэ үзэл санаа дараа нь бол монголчуудыг дэлхийд гад том үзэл санааны эхлэл болох. Маш олон залуучууд, багш нар, судлаач та бүхэн цааш энийг бүр том номлол онол болгож цааш нь гарах дэлхийд түгээх хэрэгтэй. За дараагийн ярих зүйл бол хосолмол ухамсар гэдэг зүйл бас нэлээ. Хосолмол гэдэг нэр томьёог бид одоо тийм оюун сайхан ажилтнууд хоорондоо ярьж байгаа хосолмол гэхүү хосолсон гэж ингээд янз бүрээр ярьж байгаа. Ер нь хосолсон ухамсар, хосолмол ухамсар гэдэг юм руу бас нэлээ явах болов. Энэ бол нөгөө хос гэдэг зүйл болж урж шүү дээ. Бид нар миний нэг тарих ажиллаж чинь тэнгэрд бас бидний тарих ажиллаж байгаа ч гэдэг юм уу. Миний тарих ажиллаж чинь бас тэр үүлэн технологи гэдэг юм уу тэр IT cloud system гэдэг нөгөө нэг тийм хэмэл оюун ухааны тарих бас ажиллаж байна. Энэ бүх зүйлүүдийг бид нар зөвхөн өөрийнхөө тарих мэдрэлээр дамжуулаад би ганцаараа бодоод байгаа ш энэ нэг даяараа бодоод хамгийн зөв шийдлийг гаргаж чаддаг тийм зүйл. Дээр нэмээд одоо манай солонгын эндээгээ кристалл гэдэг хүүхдүүд маш олноороо төрж гарч ирж байна. Өнөөдөр орчин үеийн боловсролын систем энэ хүүхдүүдэд маш голөгдөж байгаа. Дархан Эрдэнэтэд очиж ажиллаж байсан чинь нэг манай сургуулийн тэнд байгаа төлөөлөл болох бүсгүй бас өөрөө энэ талын маш өндөр мэдлэгтэй тэгээд нэг сургууль анги хүүхэд нь 8 6 дугаар анги хүүхэд гэсэн 5 6 дугаар анги хүүхэд гэж ярьж байсан. Тэгээд нөгөө ангийнхны хүүхдүүд дотор тэр охтууд дотор нэг ангид байгаа нэг 10 хэдэн охтууд дотор 5 6 охин нь ийм нөгөө далд ертөнцийн тухай бүх хүнээс илүү мэддэг, хардаг нөгөө сүнс өдөр юу гэдэг бүх юмыг хардаг. Тэгээд гэртээ ярих тэр эцэг эхчүүд нь нөгөөтгийг хориглоод балаа юм боллоо тийм байхгүй ихгүйгээ загнаад хөдөлгдөг гинэ. Тэр нөгөө ангийнхаа охины ээжнтэй ярих тэр ээж нь тийм мэдрэмжтэй учраас яг тэр манай марлмагийн ээж марлмаас аюу гоё азтай ойлгодог ээжтэй. Бид нар хүүхдүүд тийм болсон бахад өнөөдөр боловсролын систем зүгээр л 19-р зууны 18-р зууны үеийн сургалтын арга замаар ингэж явж байгаа. Тэдхийг харамсалтай. Бидний нөгөө магадгүй өнөөдрийн сургууль бидний өөр хүмүүсийг илүү их залахгүй, илүү их арчаагүй, илүү их бэлэнчлэг сэтгэлгээтэй болгож садаа болж байгаа ч зүйл байж магадгүй гэж бодож. Гэтэл боловсролын системд хосолмол ухамсар гэдэг тэр зүйл рүү хандсан маш том системийн шинтгэлийг бид нар хийх хэрэгтэй болж хуурж байгаа. Энэ чиглэлийн илтгэлийг манай оюун сайхан багш маань бас энэ дээр тавхан санах болно. Бид нар ер нь хоёр чиглэлээр л илтгэл бэлдсэн байгаа. Эрүүл мэнд боловсрол хоёрдог. Босны бол мэрэгжлийн чиглэлийн хүмүүстэй бол холбоо тогтоосон. Гэхдээ өнөөдөр бол энд яригдахгүй. За ахын тусгаар тогтнол гэдэг эзэн эрх гэж зүйл байгаа. Энэ монголчуудад байдаг тэр эрхийн тухай ойлголт. Иргэн усаа ашдаг эзэн юмаа мэддэг гэдэг шиг эзэн эрхийн тухай ойлголт. Эзэн эрх маань бол манай үндсэн хууль болон бусад одоо гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиудаар алдарсан. Тэгээд үндсэн хууль болон газрын хөвчлийн тухай хууль ч юм уу лицензийн тухай хууль одоо гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиуд гэдэг маш олон хуулиудаар
нөгөө гадны хөрөнгө оруулагчдад илүү давуу эрх өгчтэй эх орондоо байгаа бид нар хоёрдугаар зэрэглэлийн эх орондоо хоёрдугаар зэрэглэлийн хүн болчиход байгаа байхгүй. Гадны хөрөнгө оруулагч таатай нөхцөл бүрдүүлнэ гэдэг чинь тэгээ биднээс илүү гарчаад Монгол компаниуд гадаадын компаниудаа өрсөлдөж чадахгүй болчиход байгаа. Яг л бид нар хууль эрх зүйн орчноос илүү өөртөө илүү давуу эрхийг олоод авсан. Мөнгөтэй гэдгээр ч юм уу гадаадын хүн гэдэг утгаар далиндуулаад. Тэгвэл буцаагаад Монгол хүн гэдэг нь өөрсдөө улс орондоо эзэн юм аа. Тэр хүмүүс хэдий ч мөнгөтэй байж болно. Тэгтээ энэ эзэлтэй юм а ярьж зөвшөөрөл авч эзэлтэй тохиролцож ажил үйлчлэгээ явуулдаг тэр боломжийг л нээж өгөх юм бол энэ 3 сая хүн ч нөгөө